Лот хүнлэг бол миний хөөхд насын хөгөлсөн, алим гэдэг зүйлтэй танилцуулсан бүгдийнх нь эцэг гэж хэлж болохоор байна. Ганц миний жиш Монгол орон даяар, дэлхийд даяар бараг л хүн болгоны сэтгэл тоногссон, үзээгүй маа гэхэд мэдэхгүй хүн бол тун ховор. Гэвч 7 хоногийн өмнө бид харамсалтай мэдээд дууссан ног бүтээлийн зохиолч Акира Торияма маань тархины гэмтлийн улмаас таалт өгсөн. Тэгээд энэ бичлэгээр түүнийг иргэн дурсаж өөрийнхөө гайхалтай анимтай танилцуулсан түүхээ үзэгчтэйгээ оваалцахыг хүслээ. За, миний хамгийн анх танилцчихсан түүхээс илүү дотносчихсан түүх нь бол бус хүмүүсийн явахтай адилхан. SP-нэр л үү та тий. Гардаг байсан шүү дээ. Дотносчихсан нь бол энэ. Харин бүр хамгийн анх танилцчихсан их юм бол энэ Eminem-ийн Go to Sleep дээрх юм яахгүй юу? I ain't gonna eat, I ain't gonna sleep, ain't gonna breathe till I see what I wanna see, and what I wanna see is you go to sleep in the dirt. TM дээр илүү эсвэл SP-н өөр дээр нь илүү яг ямар суу гэдгийг мартчихжээ. Ямар ч хэлсэн нэг орой олгон гардаг, баруун талд нь зурхаа гараад, зүүн талд нь дуу бичлэг гэдэг. Тэгэл доогоор нь бас зар сурталчилгаа явж идэг нэг тийм нэвтрүүлэг гардаг байсан юм. Би ихтэй тэр үед 3 4 төлөөсөн болохоор сайн санахгүй байна л та. Тэ нэг иймэрхүү юм байдаг байсан санагдчихэв. Тэгээ тэр дуу бичлэгтэр нь баг өдрө болгон шахуу заавал нэг удаа энэ юм би гардаг байсан аахгүй юу? Би тэгээд дууганж тэр бүр үйл явдлын хүртэл баг цээжилсэн. Ер нь баг энэ юм би донтаал ахыгаа дагаалуу төлөв үзэж эхэлчихсэн санагдаад байдیں۔ Намайг үзэж эхэлж хахад Majimbo цагаа гарч исэн. Тэгэхээр өмнө нь угаасаа Frieza Sed дээр гарч исэн байж таараа. Би ихтэй тэр нэрөөсөө санахгүй байгаа. За тэгээд би угаасаа хүүхдтэй хатаач анимын гол дүр дэмжих аягүй дургу. Зайл устаас нэг өөр байх гэж хичээдэг байсан шиг байгаа. Тэгээд Goku ганаад Goten Trunks хоёр бол угаасаа мангар цаан тоор дэмжихгүй шүү дээ. Гохоны үед бол тэр үедээ би Гохоны Гокугаас ерөөс ялгдаг байсан юм үннийг хэлэхэд. За тэгээд хүүхдээсэн болохоор тэр үе дайсын талын төр бол угаасаа дэмжихгүй шүү дээ. За ингээд ямар Күрэриний дэмжилтэй нэш надад Piccolo Vegeta хоёр гэсэн сонголт гарчиж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт саяны AV дээр Kidbo Vegeta нөгөө саяны ханхуугийн маань саяны гүнж болтол гөвдөн шүү дээ. Vegeta бүр юу ч хийж чадахгүй нүдүүлээ нүр амын хүртэл дэсэлж хараад хөөх амтныг алхаа алддаг. Би тэгээд тэр AV-г баг өдөр болгон шахуу үзэж байгаа юм чи шууд Vegeta-г. За энэ нөхөр бол хороогийн хамгийн сууган юм байна. Барагт нөгөө Күрэрийн эд шиг дүргээ одцсон аахгүй юу? Тэгээд ганц сонголт үлдчихэж байгаа нь Piccolo. Манай хүн тэгээд юу нугасаа гаднах төрхөөрөө бусдаас шал өөр царай марийн хөмсгөө зангичаал ерөөс өртөө штэ. За тэгээд намайг үзэж эхлээд удаагүй хийжсэн чинь Goku энерги өмгөө шидэд Kidbo-г ялчиж байгаа. Гэтэ тухайн үед угаасаа би юу ч ойлгоогүй. Тэгсэн ашгүй дараах нь SP-н дээр ирлээ өөр сууг дээр ч ирлээ. Бүр дахиад ихнээсээ эхлэхэр болоод анх удаа л ихнээс нь бүтнээр үзээд Frieza Cell лидертэй танилцаж аваад бас Vegeta-г тийм сууг нөхөр биш юм байна гэдгийг ойлгож авч байгаа. Яг тэгэл стил хүүхдээсэн болохоор бас л сайн ойлгохгүй байсан ч гэсэн тэр тулаан идрүүд нь бол угаасаа л тэр үедээ байхгүй. Эрэгтэй хүүхд бол сонирхохгүй байхын аргагүй юм байгаа шүү дээ. Нэ тэр үдээс давхар TV5-аар Naruto гардаг байсан. Тэгээд угаасаа лууд өмдөгтэйч төстэй харагддаг болохоор үзэж эхэлсэн. Тэгээд Naruto үзэж эхлээд удаагүй байж байхдаа би ах, үейлэгч хоёроо дагаад нэг бисээ шиг газар ороо тэгээд намайг сатааруулах гээд нэг юм Naruto versus Dragon Ball гэсэн бичлэг тавиад өгсөн аахгүй юу? Тэр бичлэг ихтэй YouTube-ээс олсон 17 жилийн өмнө гэхэд бүр амар үнэшилтэй идэдтэй. 5 настай би байтгаа одоогийн би үзээд хүртэл пүүстаа гэж бодохоор. Тэгээд тэрний ихэнх хэсэгт нь Piccolo Sasuke хоёр тулдаад би Piccolo-гийн захыг маршгаал бүр амар догтлолтой үзсэн юм аа. Тэгээд манай хүн Sasuke-г ялчингууд би бүр тэгэл тэрүүгээр нэг орилж байгаа юм. Holy shit Piccolo, that's my boy гэлтэй. Ингээл Piccolo бүр улам симплж эхлээл. Тэрнээс хойш 15 жилийн турш Piccoloтой үнэж байлаа. Би нэр ихтэй тэр үедээ хэдий үзэх дуртай ч гэсэн энэ Majimbo, Evil Boo, Kidbo гураас бүр амар айдаг байсан юм. Majimbo нөгөө дабууратай тултаад ялангуутаа идчихдэг энэ хэсгийг санаж байна уу? Би бүр арга энэ хэсгээс болж нэг жоохон бүдүүн хүмүүс харангуутаа намайг идчихвээ дээ гэж амар айдаг байсан хүүхдтэй байхдаа. Гэтэ яалцгүй би бүр дабуураг амар хүчтэйгээд одцсон байсан аахгүй юу? Бодсон байсан байхгүй гэж ер нь бол хүчтэй штэ. Манай эдэг бол бүгдийн чулуу болгож исэн удаа байгаа. Тэгсэн Majimbo бүр юу ч болохгүй. Тэгээд нөгөө чамаа гидэндээ гэж бархираад идэг гэсэн бүр Evil Boo-гийн болохоор зүгээр царайнаас амар айдаг байсан. Тийм хард тамхинд донтцсон шиг те.
Кидбо болохоор тэр хорон зан чанар Вижитагийн бүр нүүрэн дээр нь гараад тавьж байгаа дэлбэлж мэдлээ. Бүр амар хэрцгий санагддаг байсан болохоор яадаг байсан баг. За тэгээд Z дуусны дараа GT эхэлж байгаа. GT-гийн зохиолч нэгтэй Акира биш болоод ч тэр хэм маяг, үйл явдал, тулаан эдэр нэг л тийм аним гэхээс илүү үлгэрийн хэм маягтай санагддаг. Үг хүйдэртэйш төстэй юм шиг те. Гэтэ GT дээр Piccolo Z дээр гардаг шигээ тийм үүрэг ролтой биш. Бүр нэлийн тусах төр маягаар гардаг болохоор GT жоохон дургүй байж магадгүй. Гэтэ Super Saiyan 4-ийн дизайнд бол бүр амар дуртай. Super Saiyan Go, Super Saiyan Blue, Super Saiyan Ultra Instinct эдрээс хүртэл илүү кул харагдаг надад л. Бас Destiny-ийн дөрүүд нь амар харизматай ч гэх юм уу, ерөөсөө мартагддгүй. Би тий жоохон байхдаа нэг Destiny-ийн дөрүүд дэмжиж байдаг байсан ч гэсэн Super 17 бол бүр үнэхээр кул байсан. Дахиад 2 насаар л хөгшин байсан бол баг дуртай болох байсан байх. Бас нөгөө олон шинэронууд, ялангуяа Omega өдр бол яг хав Kidbog-од бол харизмаагүй ч гэсэн бас сонирхолтой дайснууд. Kidbog гэснээс би нөгөө Baby гээд энийг заваа хитнийг тэр үедээ Kidbog амьлаа дахиад хүрээд ирж гэж боддог байсан. Гэтэ угаасаа л амар адилхан байгаа сте. Нэр GT дээр бас надад трама хүсэн дүр байгаа. Та нар хэрэг санаж байгаа бол нэг шашны баахан нөхдөө төвшөө шиг юмд мөргөөд яка лүүт эзэн гэдээ дуулаад байдсан штэ. Энэ хэсэг бүр жихнээс миний зүүдэнд орж ирсэн аахгүй юу? Би яг нэг юм шашны чих юм уу, данж маягийн юмд гаццсан. Дээгүүр нь баагаал анаар тойроос суудсан маань уншаад. Тэгээд яг нэг иймэрхүү баага шиг царайтай амар том хөшөө намайг хаашаач явсан тагаш нүдээ хөдөлгөөд. Би тэр зүйлийг одоо хүртэл сандаг. Бас нэрээ би GT үзэж байхдаа Google-ээс Goku Super Saiyan 100 гэж хайгаад тэгэнгүүт нэг амар сүртэй үсгтэй фэн арт гарч ирээд би тэгэл хүүхд юм чинь шууд итгэн штэ. Тэгээ баг энийг хүлээсээр байгаа GT-г дууссан аахгүй юу? Тэгсэн Super Saiyan 100 байтахаа Super Saiyan 5-ж бараа байхгүй дуусч байгаа баг ойлгож байгаа юм чинь. Dragon Ball AF билүү нэг тийм фэнүүдийн зохиосон аниме байдаг. Тэрэн дээр бол Super Saiyan 5 болсон Goku гардаг гэсэн. Би тэгээд тухайн үед YouTube-ээс хайгаад олоогүй даанч. За тэгээд нэг арай том болоо тухайн орцсон нэг 3 4 дэх ранг мэнгэд байхдаа оллоо гэдэг нэг сууг байсан юм аа. Одоо байхгүй л тий. Dragon Ball Kai ах эхэлчихсэн. Би тэгээд тэр үед арай том болчих болохоор ганц одооны үзээд байхгүй. Бас үйл явдал плот гэдэг нь ойлгож эхэлж байгаа юм л та. Тэгэл Vegeta ч ингээд манай тал болсон юм байна. Cell-ийг тэр үтээсэн юм байна гэрэл тий. Бас Kai Z-ийг бодвол илүү дутуу филлер анги багтай болохоор яг тэр гол хоёр дайсан Frieza Cell хоёртой илүү сайн танилцаж авч байгаа. Даанч Cell-ийг ясын дараа за одоо Majin Buu гарч ирээ жинхэнэ алаан болно гэж тогтлол хийжсэн чинь тэгэл дуусчтیں۔ Оллоо бүрэн гүйцэд ирэхийг аваагүй байсан байх гэж бодчихсон ч гэсэн сүүл харсан чинь Majin Buu сага нь бүр 2014 онд гарсан. Тэгэхээр тэр үед гарч эхлэегүй л байсан юм байлээ л дээ. Гэтэ уг нь дараа нь үзэгчдийн хүсэл дээргээд 3 4 удаа дахиад гарч ирсэн. Дараах нь ETV дээр хүртэл гарч ирсэн санагдаж байна. Гэтэ аль нь Majin Buu сага руу ороогүй, Cell-ийг алаад дуусчдаг. Бүр сайд мэн. Би өөр гарах болгонд нь үздэг заяа. Тэгэл яг Cell-ийг алаад дуусгах төхөөл ирэнгүүт нь энэ удаа Majin Buu сага гаргачаасаа please гэж бүр залбирдаг байснаа санаж байгаа байхгүй юу? Дааж тэгэл байхгүй. Тэгэд би ерөөхдөө Z-ийг бол бүр юу ч ойлгохгүй насантай байхдаа үзсэн. Харин Kai-г болохоор ухаан орцсон үедээ үзсэн болохоор яг үзэж өссөн гэх юм бол надад лав Kai нэлээд дотн байдаг. Kai-ийн опенинг гарангуут бүр нүдний урдаар хамаг амьдрал өрнөөл явж байгаа юм чинь. Dragon Ball Super-тэй танилцсан түүх юм бол тэрнээс өмнө нөгөө Dragon Ball Battle of Gods гээд movie байдаг штэ. Тэрнийх нь хэсгийг хальт YouTube-ээс үзсэн чинь Beerus ирээд Majin Buu, Vegeta, юутэй тэнэг гүвч хаянгуудаа Goku SS3 болоод хүртэл юм болохгүй байдаг. Тэр клипүүдээс шууд киног нь үзээл цаашаага Super сонирхол татаад үзчихсэн. Надад ихтэй Super-ийн тэр хамгийн сүүлийн арк нөгөө 12 ертөнцийн шилтгүүд нэрээд Battle Royale хийдэн штэ. Тэгээд тэр тэмцээнд бэлдэж байгаа ангууд идэл гоё байсан. Харин тэрний өмнө гардаг нөгөө Zamasu, Black Hawk үедэртэй арк бол яг үндэ нэг сонирхол татаагүй. Мувинуудын хувьд гэх юм бол миний хамгийн анх яг нөгөө Dragon Ball Z-ийг үзэж явах үедээ Луугийн уур хилэн гээд нэг юм мангастай муви CD-гээр үзчихсэн. Гэтэ тэр нь Монгол орчуулга байхгүй.
англи хэл рүү япон хэл дээр тэгээд ер нь л монгол хэлээр байсан ч гэсэн ойлгохоор цэцэрлэгийн хөвгт чинь ганц тэр зодооны хэсгүүдийг л үзэн штэ. Тэгээ хамгийн сайн санаж байгаа хэсэг нь Гоку шинрон болонгуудаа тэр мангасыг ороогоод алчдیں۔ За хоёр дахь кино гэх юм бол эртээ өөртийн цаг сүүн далай шалбааг байхад сөмбөр уулыг whatever байхад ямар ч хэсэг нэг кино сонгуул гэж нэг юм болдог байсан юм. Ингээд 3-4 киног хооронд нөрсөлдүүлээд хүмүүс мессежээр үзмээр байгаа кинонд санал илгээн. Тэгээд хамгийн их санал авсан киног нь гаргана. Мэдээж тэгээл мессеж чинь ихэр нэгж явна штэ. Тэгээд нэг удаа Dragon Ball-ын нэг кино Kung Fu Panda 2 үлдсэн санал нь бүр амар ойрхон байгаа байхгүй юу? Би бүр тэрэн дээр Dragon Ball-ыг үзэх гээд эмээгийнхаа уцаар нэг чинь дуустал нь Dragon Ball санал өгөөд ялгуулж байгаа. Гэтэ бүр муухай лөөрийн нэвтрүүлэг байгааз. Одоо даан YouTube, Facebook хаанаас ч олдохгүй байл л та. Дизайных нь бүтсэн яг нэг иймэрхүү. Гэтэ энэ жоохон орчин үеийнх л байл та. Би темплейттэй тохируулаад ядсан болохоор. За нэг ер нь иймэрхүү л царайтай гэж ойлгочих. За нэг иймэрхүү царайтай иймэрхүү нэвтрүүлэг. Иймэрхүү лөөрийн нэвтрүүлэг. За тэгээд ядуулаад үзэж байгаа кино нь болохоор нөгөө Garlic Junior гэдэг нөхрийн гардаг movie. Цаг хугацаа нь яг Z эхлэхээс өмнө тэр хацаал юм шиг байлээ. Них гоё movie байгаагүй ч гэсэн одоо тэгээ тэгэж их санал өгөн байж үзэж байгаа юм чинь хүчээр гоё л гэж бодохоос өөр аргагүй шүү дээ. Энэ хоёроос өөр бусад тэр Android 13, Broly, Cool Reader-тэй ер нь бол бусад movie-нуудыг бол ерөөсөө үзэж байгаагүй. Яг гоо бүр сүүл гарсан эдийг бол үзсэн л дээ. За тэгээд миний луу төмлөг гэж энэ хүү агуу анимтай танилцсан түүх бол энэ байлаа. Та бүхэн ч гэсэн өөрийнхөө доор луу төмлөгтэй танилцсан түүхээс хаваалцаарай. Угаасаа яг одоо нэг амьд байгаа бүх генерашн мэддэг, ихийг чи генерашн үзэж өссөн, алдар нэрэн цуураадах байтугай бүр цуурай нь өөрөө цуурай үсгэсэн дом хэнийн бол луу төмлөг штэ. Тэгээд бидний хүүхэд насыг огтлцуулж өгсөнд маш их баярлалаа. Болгосон бол би дахиад ганц удааш болов гараа өргөд Гокуд хүчий зээлмээр л байна. Дахиад ганцхан удаа найз руугаа камеамаа хиймээр л. Тааж болохгүй юм да. Кай бурхан бидний мэдээг дамжуулаарай. Хийсэн бүхэн чинь баярлалаа. 50 найрстай Акира Торияма.場所を思い出したんだ僕と踊ってくれないか光と影のワインディングロー今でもあいつ